За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр би батганаасаа хэрхэн салсан бэ гэдэг тухай ярих гэж бодлоо. За сая баярын өдрүүд тохиолдсон, цагаан сарын өдрүүд тохиолдсон, бууз, тослог ихтэй хоол, мах их идсэн, дээрээс нь айрыг их уусан. Энээс болоод бас нүүрэн дээр бас ганц нэг ингээ батг гарцсан байгаа. Тэгэд энтэй холбогдуулаад би яаж батганаасаа салсан бэ гэдэг тухай ярих гэж бодлоо. Яагаад нүүрэн дээр батгатай байж чинь батганаасаа салсан бэ гэдэг тухай ярих гэдэг нөхөр. Миний хувьд энэ 6-7 жилийн өмнө нүүрээр дүүрэн батг гардаг байсан. Одоо энэ ганц нэг гарч байгаа батг бол юу ч биш. Ер нь хазраар, тухаар, хүзүүн доогуур маш их батг гардаг байсан. Ер нь л улаан цоохор нүүртэй болцсон. Зарим тохиолдолд гадуур их бас жоохон санаа зовдөг. Дээрээс нь бас энэ байнгын нүүр тослогтоод тэрнээсээ болоод янз янзын юм хэрэгэлсэн ч гэсэн тэгэл дахин нүүрээр батг гараад идэг байсан. Иймэрхүү зовиртой байдаг байсан. Тэгэхээр энэ юунаас болсон бэ? Ер нь тэгээ би яаж батганаасаа салсан бэ гэдэг тухай. Тэр их гарч байгаа батгаа яаж багасгасан юм бэ гэдэг тухай. Өнөөдөр би ярих гэж бодлоо. Тэр гадуур ингээл намайг гудмаар явж байхад эсвэл автобусны буудлаар ингээд зогсож байхад залуучуудтай би таарахын нүүрээр дүүр одоо батг шавцсан. Магадгүй одоо миний 6-7 жилийн өмнөх шиг тийм 90 цоохор нүүртэй. Дээрээс нь бүр тэрнээс ч их батгтай. Зарим хүмүүс бас яриад идэг ч онгоо болгол одоо миний нүүрэн дээр дахиж батг гарахгүй. Яагаад гэдгсэн чинь одоо батг гарах зайгүй болцсон байгаа гэдэг. Яг энтэй адилхан одоо тийм нүүрээр дүүрэн батгтай залуучууд бол айгүй хөлчөж. Даалангуяа энэ оюутнууд дээрээс нь өсвөр насны охид хүүгүүд маш их батгтай болцсон байна. Энэ яг юунаас болоод байгаа юм байна? Тэгэд энээс яаж салдаг юм бэ? Яаж батг гарахыг болиулах вэ гэдэг талаар би өөрийнхөө туулж өнгөрүүлсэн туршлагаас бас хуваалцаж ярих гэж бодлоо. За тэгэхээр миний батг ер нь хизээнээс эхэлсэн бэ гэхээр миний бодож байгаагаар нэг 17-8 оны үед. Тэр үед би нэг 30 орчим настай байсан. 30 орчим настай байх үед тухайн үед би бас жоохон сэтгэл санааны бас нэг жоохон тавгүй байдалтай байдаг байсан. Тэгээ дээрээс нь би багшийн ажил хийдэг байсан л да. Байнгын суугаа ажил хийдэг. Жоохон суугаа ажил хийдгээс болоод юм уу энэ бодисын солилцоо бас их тогтонгочсон байсан байх тухайн үед. Тэгээ дээрээс нь багшийн ажил хийж байгаа л өдрийн цайны цагаар сургуулийн доотлын цайны газар би хоол иддэг ус. Байнга л одоо бүтэн 2-3 жил дараалал тэнд хоол иддэг байсан. Тухайн үеийн одоо тэгэл сургуулийн ойр орчмын цайны газар учраас бас ямар үлээд те. Сүүлд сонсож байхад би гоё амттай гээл одоо цөв их иддэг байсан. Дээрээс нь 2 дугаар хоолнууд их иддэг байсан. Тэгтэл сүүлд сонсоод байхад нөгөө цөөвн гэж нь янз янзын досоор их хийдэг байсан байлээ. Тэрнийг бас мэдэхгүй л тэгэл идээд иддэг байсан. Тухайн үед тэгэл гоё амттай хоол байна гэл амтанд дурлал их иддэг байсан. Тэгээ бас тухайн үед би 100 бас нөгөө нэг сургуулийн амралтаар би хөдөө совлилд бас их ажилладаг байсан л да. Хөдөө совлилд ажиллахдаа нэг элсэн совлилд ажилладаг байсан. Элсэн совлил болохоор ингээ голцоо нэг үе мөчний өвчтэй хүмүүс нөгөө элсээр хүчтэй эмчилгээ хийдэг. Байнгын халуун элсэн дэр. Тэгээ тэрнээсээ болдог ч юм уу ингээд зуны бараг 2 сарын шахуу хугацаанд 30-аас 40 хоногийн хугацаанд байнгын халуун элсэн дэр өдөрт хүмүүсийн эмчилгээ хийгээл. Тэгээ дээрээс нөгөө нэг хүмүүсийн халуун элсэнд 30-даг халуун элсэн дээрээс ингээл хэвтүүлдэг ингээл байнгын наран шарагддаг, доороос элсээр шарагддаг. Эннээсээ ч болсон юм уу? 1-2 жилийн хугацаанд ерөөсөн нүүрээр дүүрэн ингээл батгах шавцсан. Нэг талаар бас бит сэтгэл санааны тавгүй байдал байсан бай. Нөгөө талаар хоол тэжээлийн хоолны бас буруу хоолтой байсан. За бас нэг шалтгаан нь болохоор байнгын суугаа ажилтай байсан. Тэгээ дээрээс нь тэр элсэн совлилын энэ бас асуудлаас болов гэж би бас боддгийн. Яг тэр нэг уламжлалт дангаа ухаанд бас миний бас бодож байгаагаар бас уламжлалт дангаа ухаанд ийм онлууд байна л да. Хит их ингээд би ингээд халаагаад наранд ингээд борлуулад шараад ингээд байх юм бол цусны халуун дээшээ хөөрдөг. Цусны халуун дээшээ хөөрөдөрхөр ингээд нүүрээ дүүрэн яар шарах, арьсан дээр яар шарах гарах ийм эрсдлүүд байдаг. Тодорхой хэмжээнд бас би тохируулж шарж яахгүй бол хитрхи ихээр шараадах юм бол тийм асуудал үүсдэг. Тэгээ дээрээс нь бас миний нөгөө буруу хоолтой байсан. Нөгөө гоё хамттай гэл цөв идээд идэг байсан. Тэгтэл нөгөө цөв ингээд чинь чүмгний тосоор болгодог гэл. Одоо энэ нөгөө малын захууд байдаг. Энэ дээрээс чинь нөгөө чүмгний ясыг аваад яснаас нөгөө чүмгийн салгаал
Тэгэл тэрүүгээр цөөрөн хийгээд идэг. Нэг л их гоё амттай зөөвөн болж байна гэж идээд идэг байсан. Тухайн үед ч гэсэн бас их таргалж исэн. Гидсээрээ маш их таргалж исэн. Тэгээд дээрээс нь тэгээд нэг тиймэрхүү байдлаас болоод ерөөсөө нэг 2 жилийн хугацаанд л нүүр дүүрэн батгаш аваад эхэлсэн миний хувьд. Тэгэл байнгын ингээл тухаар гарчдаг. Тэгэл нэг 2 хацраар бол одоо ингээ нэг ажиглаад үзэх юм бол нэг ингээл жоохон юм батганы сорвнууд бас байдаг. Тэгээ хүзүүгээр их гардаг байсан. Тэгэд янзын бас юмыг бас өөр дөр бас туршиж үзсэлтэй би. Хүмүүсийн бас бие биендээ зөвлөд өгдөг юмыг бас туршиж үзчихсэн. Хатаах тоснууд гээл эсвэл янзын ингээл байнгын ингээл нүрээр савтай усаар угаадаг ч юм уу те. Эсвэл тийм батганы эсрэг тос гэл. Тэгэд би ер нь нэг тухайн үед нэг өөрийгөө бас нэлээд бодож байгаад тэгэд за би ерөөсөө тэгэл өнгөц арга хэмжээ аваад байгаа юм байна. Ерөөсөө батгандаа өнгөцөл арга хэмжээ аваад байгаа юм байна гэд. Тэгээд тухайн үед бас нэг 5 жил сургуульд гэж багшилчаад сүүлийн жилээ би сургуулаасаа багшийн ажилласаа болоод хөдөө явсан. Хөдөө Сэлэнгэд очиж би нэг хэдэн жил ажилласан. Тэр үед л би өөрийнхөө батгатайгаа бас нэлээд тууштай тэмцэлтэй. Нэг талаараа нэг байнгын суугаа ажил хийж исэн. Тэрнийгээ болоод хажуугаар фитнест явдаг, байнгын ууланд алхдаг. Тэгээд дээрээс нь зун бас их дугуй ундаг байсан. Иймэрхүү хөдөлгөөнүүдийг хийх бодисын солилцоогоо бас их сайжруулсан. Байнгын хөлөрдөг. Нэг хэсэг сайхан хөлрөөд ирэхээр би их хөнгөрөөд тэгээд тэр хөлрөдгөөс болоод энэ бодисын солилцоо их сайхан эрчимжиж эхэлж исэн байна гэж би бас бодож исэн. Тэгээд уламжлалтын зүгээс би өөр дөр ямар арга хэмжээ авч исэн бэ гэхээр тэр батганаас ер нь яаж салваа гэхээр ер нь батг гэдэг бол ерөөсөө гадна бохирдлоос илүү хүний биеийн доторх бохирдлоос шалтгаалж идэг. Гаднаасаа ингээд мянган сайхан одоо янзын гоё юм дүрхээд идэг. Батга арилгана гээл одоо хатаадаг тоснууд өрхдөг. Дээрээс нь янзын гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглээд идэг. Энэ бол ерөөсөө ямар ч үр дүн байхгүй. Яагаад тэгэхээр энэ батганы гол шалтгаан бол ерөөсөө л дотор байгаа бодисын солилцоо, хоолны зөв зохистой хооллолт байхгүй. Хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа алдагдсан. Тэг гидсэнд зөв зохистой хоолны чинь алдагдсанаас болоод буруу хоолтоос ч юм болоод бид хоригдлогдсон хорт нэгдэл. За тэгээд дээрээс нь энэ хансан тосны хүчил гэж. Ийм юмнуудаас болоод энэ батга бол гараад идэг юм байна гэж. Тэгэхээр тийм болохоор би ер нь эннээсээ бодоод голцоо өөр дээрээ нэг хэсэг дандаа их туулах хийдэг байсан ойрхон. Байсгээл одоо гидсээ цэвэрлдэг. Уламжлалтын бас туулганы тамгууд байдаг байхгүй. Тан дотроо бас 2 3 төрлийн бас байгаа. Хурц найрлагатай, зөөл найрлагатай тангууд. Тэгээ бидэн дээрээс сонгоод үргэлжийн туулга гэж зөөл найрлагатай туулга би өөр төр хийдэг байсан. Сардаа нэг удаа ингээд туулга хийждэг. Тэгээ туулга хийж байгаа хугацаанд голцоо ингээд би сайхан эрүүлжүүлээд эхлэхээр биес чинь ингээд туулгын ус уугаал ингээд тантай ус уугаад гүйлгээд эхэлснийхаа дараа хоолтон дээр нэлээх анхаардаг байсан. Голцоо би за миний бас тооцоолж байгаагаар ер нь бол би 2 жилийн хугацаанд нэлээд сайн дэглэм барьсан. 2 жилийн хугацаанд ямар дэглэм барьсан бэ гэхээр голцоо энэ гурилан бүтээгдэхүүнийг ер нь баг идээгүүтэй. Ерөөсөө өглөө босоод ховёос иддэг байсан. За өдөр хөдөө би Сэлэнгэд ажилладаг байхдаа ховийн эмнэлэгт ажилладаг байсан. Тэнтгэрээс эмнэлгийн хоол өгдөг. Тэр хоол бол их гоё хоол өгдөг гэсэн. Дандаа шүлтэй хоол. Тэгэл тэр өдөртөө тэр хоолноос идчихдэг. Орой гэртээ ирээд бас өндөг ховёос юм уу заримдаа өөртөө тохируулаад будаатай хоол энэ төр идчихдэг байсан. Тэгээд эхлэхээр ингээд гурил ингээд багсгаад ирэхээр нүүрэн дээр гарч байгаа батганууд илт багсаад тэгээд дээрээс нэг юм идээтэй батг гараад байгаа юм илт багсчихдээ юм л. Гурил их идээд чихэрлэг юм гуриллан бүтээгдэхүүн хидэд тахаар нүүрэн дээр гарч байгаа батг чинь илүү юм идээтэй ногоон юм туяатай ногоон идээтэй тийм батганууд их гараад идэг. Тэгээд гурилаа идэх юм багсгаад ирэхээр тэр байхгүй болчдөг. Тэгээд дээрээс нь би бас архины төрлийн юм энэ алкоголынтой юм ерөөсөө огт хэрглэж байгааг 2 жилийн хугацаанд баг. За миний тооцоолж байгаагаар ерөөсөө 2 жилийн хугацаанд нэг байна уу 2 удаа л би нэг пив ууж исэн баг. Тэгэхэд пив уусны дараа ер нь бол тэгэл гарчдаг байсан. Маргааш нэгэл өнгөрсөн чи пив ууцсан хөж байгаа юм шиг л нүүрэн дээр энэ тэнд ингээл батг гарчдаг. Голцоо миний 2 хацраар их гардаг байсан. 90 доогуур их гардаг байсан. Тухаар их гардаг байсан. Тэгэд ингэж батг гараад идэг байсан болохоор би голцоод хоолноос нэлийн
хоолны дэглэм их барьдаг байсан. Голцоо дээр гурилан идэх юм бол бараг идээгүй. Тэгээ дээрээс нь алкоголын төрлийн юм, архины төрлийн юм огт хэрэглээгүй. Тэгээд эхлэхээр ер нь тэгээд их сайхан болоод эхэлждэг. Тэгэл нэг сардаа нэг удаа хэвлийн нөгөө гизний туулга гэж. Уламжлалтаар болохоор нөгөө цөсний туулга гэж байдаг л да. Тэрний голцоо нөгөө баг хэмжээтэй өөртөө тохируулаад туулга хийждэг. Их хэмжээгээр туулгаад байх юм бол тэр чинь нөгөө нэг хотоодны хоол шингэх чадварыг бүр байхгүй болгочдөг. Тийм учраас аль болохоор би багаар өөртөө их туулгадаг байсан. Тэгээ хажуугаар нь дасгал хөдөлгөөн их сайн хийдэг байсан. Тэгээ тухайн үед тэр нөгөө батг гардаг байсан үед болохоор нөгөө миний бас нэг жоохон сэтгэл санааны тавгүй байдал ч юм уу бас нэг нэлээд хэдэн шалтгаануудаас болоод бас нэг жоохон стресстэй байдаг байсан л да. Тэгээ нөгөө хөдөө очиод бас нөгөө стрессээсээ салаад эхлэхээр цаанаасаа нөгөө нэг стресстэй байсан тэр шалтгаануудаас холдоод эхлэхээр ер нь их аятайхан болоод эхэлдэг. Хоол ч их сайхан шингээл, хотоодоор зовирлохын ч гэсэн багасаал. Тэгээд иймэрхүү бас нэлээд хэдэн сайн төрлийн нэг бас нэг арга хэмжээ авч исэн тул та бас батганаасаа ер нь бүрэн салж чадсан л да. Яг гоо хаяа бас жоохон батгануудаас гарч л байдаг л да. Гэхдээ тийм их биш. Улаан цоохор болтлоо болоод ерөөсө гарахаа болцсон. Яг сүүлд одоо энэ нүүрэн дээр гарч байгаа энэ хоёр батга бол одоо энэ саяны цагаан сараар бас жоохон нэг бууз идсэн, хажуугаар нь бас жоохон айр гуйсантай холбоотой бас ганц нэг ингэ гарчдаг. Иймэрхүү юмнууд бас байна. Тэгэхээр энэ батгатай хүмүүс батг гарч байгаа энэ залуучууд бол айгүй их болчихжээ. Тэд нар бас өөртөө бас нэг анхаарал үзээч. Дандаа л өөртөө ингээл тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээл батгыг ингээл гаднаас нь арга хэмжээ аваад байхаас илүү хамгийн эхлээд өөрийнхөө бодисын солилцоог сайжруулах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хий. Сайхан хөлөрж явах хэрэгтэй. Хөлрөөд ихэхээр ч нөгөө нэг энэ биес гадагшлахгүйгээ хорд нэгтүү чинь хөлсөөр дамжаад гадагшилж идэг. Тэгээд хөлрөх тусмаа биес хорд нэгдлүүд гадагшлна. Тэгээд дээрээс нь бодисын солилцоо сайжирна. Энэ хүний биед хоримтлагдаад байгаа өөх тос ч хайлна. Энэ өөх тос хоримтлагдаад байна гэдэг чинь дандаа л хансан тосны хүчлэл биед хоримтлагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг юугаар зүгээр болох вэ гэхээр дасгал хөдөлгөөн л заавал хийж явах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь хоолны дэглэм их сайн барих хэрэгтэй. Тэгээд түрүүний миний хэлсэн туулгыг бас сайн хийж явах хэрэгтэй. Тэгээд туулга хийж хизний туулга хийгээд бас их гизээ сайн цэвэрлдэг байсан. Сардаа нэг удаа бараг тэгэл эхний нэг 6 сар бол би бол сар болгон туулга хийдэг байсан. Тэгээд 6 сараас хойш бол ер нь бол батг гарах нь эрс багасаад эхэлждэг. Тэгээд тэрнээс хойш бол тэгэл улиралдаа нэг 3 сардаа нэг бол туулга хийлгдэг байсан. Ингээ би нэг 2 жилийн хугацаанд бол өөртөө тохируулаад туулга хийсэн. Тэгээд дээрээс нь уламжлалтын бас нэг хэдэн төрлийн тан ууж исэн л да. Ер нь бол уламжлалт ангааханд энэ батг гарч байгаа энэ арьсны эдэд төрөвслэл гарч байгааг дандаа энэ цөс элэг зүсний халуунтай их холбож үздэг. Тийм учраас элэг зүсний халууныг хөөдөг, элэг зүсний үйл ажиллагааг сайжруулдаг, даалгаврын цөсний үйл ажиллагаа сайжруулдаг, цөсийг шингэлдэг юм тангууд их уудаг. Тэгэхээр бас хажуугаар нь хоолныхоо хажуугаар хоолны дэглэмийнхаа хажуугаар бас нэг юм тан их уудаг байсан. Яг хүмүүс сонирхоод бас үзье гэх юм бол бас тэр төрлийн тангийн талаар бас их зөвлөгөөнүүд өгчөж болно. Яг зүгээр би өөртөө нөгөө хэрглэж байгаа тангуудыг шууд хэлэх гэхээр хүн болгоны биеийн онцлог бас ондоо байдаг л да. Яг нийтлэг цус шингэлдэг тэч долооч гэдэг юм уу, эсвэл гүргэм долооч гэдэг юм уу, иймэрхүү элэг зүсний халууныг арилгадаг найрлагууд бас байдаг. Энийг бас ягаад аваад ууж болно. Тэгээд дээрээс нөгөө шар усыг хатаадаг гэд бас энэ батг гарч байгаа чинь нөгөө нэг энэ батг гарч байгаа нэдэд төрөслүүдийг шахахаар цаанаас нэг юм шүүс гардаг штэ тий. Цус гараад эдээ гарсныхаа дараа ингээд шүүс гардаг. Тэр чинь уламжлалт ангааханд л ерөөсөө энэ шар усны өвчлөлттэй холбоотой гэж үздэг л тий. Тэгэхээр тэр шар усыг хатаадаг бас тан уудаг. Уламжлалт ангааханд бас тийм тангууд бас байна. Ийм тангуудыг бас тухайн үед би бараг нэг 2-3 сар бол тууштай ууж исэн. Тэгээд 2-3 сарын хугацаанд эхний нэг 2-3 сарын хугацаанд ийм тан уусан, туулга тууштай хийж исэн. Дээрээс нь гаднаас нь ингээд хатах нарлагтай тангуудаар би хугаадаг байсан. Хүмүүс энэ батг гарах гээд гараад байгаад бас ингээд янз янзын савнгаар ингээд хөөсрүүлээд угаагаад байдаг л та. Тэр бол ерөөсөө шууд буруу. Өдөр болгон савндаа дугаагаад байх. Ягаад буруу вэ гэхээр энэ хүний харьсан дээр чинь ашигтай, ашиггүй янз янзын бактериуд байгаа шүү дээ. Тэгтэл альнийг бүгднгийн ингээд угаачдаг. Ашигтайгийн ч угаагаад ээждэг, ашиггүйгийн ч гээд угаагаад байдаг. Ямар ч бактеригүй болчдөг. Тэрнээсээ болоод ингээд арьс хуурашдаг. Арьс хуурашаад ирэхээр гадна талын нэг хамгаалах өнгөн
хэсэг байхгүй, өнгөн давхар байхгүй болчихдог. Бүр хатаад хуурашаад эхэлждэг. Тэгэхээр ерөөсөө дахиад нэг хуурашилтайгаас ч холбоотой бас батг гарах гэдэг нэг гадны бохирдлоор. Тийм учраас нэг хөөсцөөр тэр хөөсөртөл нь савндаж угаагаад ах ер нь дэмий. Ядахнаа нэг 7 хоногтоо нэг юм 2 удаа л хөөстэй савндаж ууж ивэл зүгээр их батг гараад байгаа бол. Тэгээ дээрэс нь охтууд даалангуй нэмэгтэйчүүд нь батг гарч байгаа нүүрэн дээрээ айгүйх одоо будахын. Иннээс ч юм бол нөгөө нэг батг гарч байгаа арьсны бохирдол ч ерөөсөө маш их бохирдолтой болчихж байгаа шүү дээ. Уламжлалт тангаа ухаанд байдаг тэр сайхан хатаах найрлагатай тангуудаар зөөлөлдөг, тангуудаар бас угааж байвал их зүгээр оройдоо тэрүүгээр сайхан угаачаад ядахнаа соттой усаар оройдоо нүрээ угаачаад байвал их зүгээр байдаг. Би бас ингээд бас нэлээд урт хугацаанд Багдад 6 сарын хугацаанд тууштай байсан. Тэгээд тэрнээс хоошоо бол 2 жилийн хугацаанд хоолны дэглэм барьж исэн. Тэгээд хоолны дэглэм барьж байхдаа гоцоо би тэр гурилан бүтээгдэхүүнийг бараг нэг хийддэггүй байсан дөө. Ер нь их бага хийддэг байсан. Яг хоолны гурилнууд л хийддэг байсан. Тэрнээс гурилан боорцог талах малах бичээ ер нь бараг нэг хийддэггүй байсан. Тэгээд жихэрлэг юм идэхэр бас их батг бол маш их гардаг. Тэгээд жихэрлэг юмыг бол бас их багасгасан. Тэгээд архин төрлийн юм. Тэгээд дээрээс нь сүүн бүтээгдэхүүнүүд. Сүү уучих юм уу? Эсвэл ингээл тараг уучгаар бас л батг гарах гал гэдэг нэг юм зовиртой. Юунаас болоод батг гараад байгааг нь мэддэхгүй л ингээл янз янзын хоол идчихэр л ингээл батг гарчдаг. Эвгүүл юм идчихэр батг гарчдаг. Эсвэл нэг халууногоотой хоол идэхээр л эсвэл ингээл сонгон сармстай хоол идчихэр л батг гарчдаг. Иймэрхүү их зовлонтой л доо. Тэгэхээр энэс яаж залах вэ гэхээр хамгийн түрүүнд ерөөсөө туулах хийж гидсээ сайхан цэвэрлэх хэрэгтэй. Туулах хийгээд гидсээ цэвэрлсэний дараа хоолны дэглэм сайн барих хэрэгтэй юм байна. Тэгээд дээрээс нь гаднаас нь арьсаа зөв арчлах хэрэгтэй. Тэгээд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгээд бас нэг гол шалтгаан бол нөгөө стресс, сэтгэлийн их хямрал, ачаалал энээс болоод их батг гардаг. Тэгээд өөр бас шалтгаанууд бас байна л да. Хүний бас төрлөх мөн чанар гэж бас байна. Зарим хүмүүс ингээл адилхан хооллоод идэг, адилхан л хоол унд идэж ууж идэг. Тэгтэл зарим нь ерөөсөн нүүрэн дээр нь батг гардггүй. Гэтэл нэг нь юу ч идсэн ингээл батг гараад идэг иймэрхүү. Тэгэхээр цаад хүний нөгөө төрлөх мөн чанар гэж бас байдаг. Шарын мөн чанартай юу, бадганы мөн чанартай юу, хий мөн чанартай юу гэл ойр төрний найзууд батг гардггүй юм залуучууд адилхан л хоолунд идээд уугаад идэг. Тэгтэл миний нүүрэн дээр л батг гараад идэг гэсэн. Тэгтэл ингээл тэр чинь нөгөө миний биений онцлогтой, тэгээ дээрээс нөгөө нэг сэтгэлийн хямралтай байдаг, дээрээс нөгөө дасгал хөдөлгөөний дутагдалд орцсон. Тийм байдгаас болоод гараад идэг байсан байл л дээ. Тэгэл тухайн үед янзын доснууд их төрхөл идэг ус. Энэ бол ямар ч үр дүн байхгүй. Тийм учраас хамгийн түрүүнд гидсээ цэвэрлэх хэрэгтэй юм байна. Гидсээ цэвэрлснийхаа дараа энэ арьс арчилгаан дээр зөв анхаарах хэрэгтэй. Зөв угаах хэрэгтэй. Тэр хатаах найрлагуудтай тангаар угаах хэрэгтэй. Тэгээд дэлгэг зүсний үйл ажиллагааг сайжруулдаг юм тан хэрэглэх хэрэгтэй. Тэр шар усыг хатаадаг тан ууж ийлэх зүгээр. Тэр ийм арга хэмжээнүүд авч иж ингээд батганаасаа салдаг юм байна гэж бас та нарт хэлмээр байна. Батгатай залуучууд бол айгүй их болцсон ба шүү дээ, тэ. Тэгэл одоо тийм батг гарилгадаг, ийм батг гарилгадаг гэл одоо энэ батгатай нүүригнээс одоо салгаж өгнө гэл янзын бизнесүүд одоо зөндөө байна шүү дээ. Тэгэхээр энээс янзын юм нүүрэн дээр хэрэгжилж байхаас эсвэл ингээд уламжлалт сайхан аргуудыг бас ашиглаад үзээч гэж бас хэлмээр байна. За тэгэхээр өнөөдрийн ингээд ярьсан сэдв дээр голцоо би өөр дээрээ тохиолж үзсэн энэ батганаасаа би яаж салсан юм бэ гэдэг тухай ярьлаа. Тэгэхээр миний энэ нүүрний батг бол төгс ахиж юусоо огт батг гарахгүй бас болчоогүй. Хоолны дэглэмийг бас сайхан бариад тууштай барайл явж байгаа. Яг уу хай нэг гурлын бүтээгдэхүүнүүд чихэрлэг юм идэж идэг. Энэ харьцангуй батг гарах нь бол одоо ерөөс харьцангуй гайгүй багасцсан. Ерөөсө бараг л батг гарахаа болцсон. Яг уу энэ айрыг цагаатай юм уу хаяа нэг жоохон найзуудтайгаа уулзаад пив уучхаар бас жоохон батг гарчих гэдэг. Тэгтэл багасцсан. Ерөөсөө л бараг ганц нэг л гарч зарим тохиолдолд хэтрүүлчих юм бол. Тэгэхээр ийм байдаг шүү. Ер нь энэ уламжлалт тангаах ухаанд бас батганаас салгах сайн аргууд бас байдаг шүү гэж та бүхэнд бас хэлмээр байна. Энэ гадуур явж байхад л ингээл энэ батгатай залуучууд л айгүйх болсон байна шүү дээ. Энэ болгоомж л одоо бас ингээл бас зөвлөл бас энэ нэг залуугийн тэр нэг эмэгтэй бас нэг ингээл батганаас салгачих юмсан ингээл бас бодгол юм тэгэл шууд очиод хэлээд ингэжээч тэгчээж гэж хэлэхээс бас жоохон санаа зовх юм.
Тэгээ та бүхэн бас энэ дугаарыг бас сонсоод өөрт ч юм бас энэ батгандны энэ асуудал бас байгаа бол бас миний хэрэгжилж ийсэн энэ аргыг бас хэрэгжүүлээд үзээрэй. Бас тусгайлан зөвлөгөө авахыг хүсвэл бас надтай холбогдоод би энэ коммент хэсэгт бас өөрийнхөө дугаарыг бас үзүүлэх зөвлөгөө авах бас дугаараа бас үлдээчий. Яг зөвлөгөө аваад үзүүлээд бас өөрийнхөө батганаас салъя гэж бодож байгаа хүн бол надтай ирээд уулзаад үзүүлээд зөвлөгөө авч болно та бүхэнд. За тэгэхээр өнөөдөр ярьсан сэдв энэ хүрээд өндөрлөлөө. Миний ярьж байгаа сэдвтэй холбоотой асуулт байвал, сонирхож байгаа асуулт байвал коммент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Би асуусан асуултанд болгонд чинь чадах чинээгээр хариулна. Өөрийнхөө бас туршлагаас бас зөвлөе гэж бодож байна. Би яг өнөөдөр ингээд өөрийнхөө 2 жилийн хугацаанд дэглэм барьж исэн талаараа бас товчхон ярьчлаа. Цаана бас нарийн зөндөө асуудлууд бас байдаг. Тэр болгоныг бас яриад байхад бас хугацаа бас хүрэлцэхгүй байна. Тийм учраас сонирхож байгаа асуулт байвал коммент хэсэгт үлдээгээрэй. Тэр болгонд чинь би чадах чинээгээр хариулж өгнө гэж хэлмээр байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Миний ярьж байгаа сэдв таалагдж байгаа бол YouTube сувагт маань subscribe дараарай. За баярлалаа.